хүүхдийн мөнгөнд тэтгэмжт ер нь бол нийгмийн халамжийн үйлчлэгэнд хамрагдаж байгаа нийгмийн халамжаас олгож байгаа тэтгэл тэтгэмжийг бол одоо альва төрлийн суудгалд одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн битүүмжил хамруулахгүй гэсэн ийм зохицуулттай. Гэвч одоо тухайн иргэний төлбөр төлөгч авахчийн одоо банкны дэх дансыг битүүмжлэхдээ хүүхдийн мөнгөнд тэтгэмжтэй холбоотой данс нь одоо яг үндсэн өөрийнх нь арилжааны дансан шилжсэнтэй холбоотойгоор битүүмжлэгдээд байгаа ийм тохиолдлууд байсан. За энэ дагуу бид өхөн одоо 99 гомдлын дагуу уулзалт зохион байгуулад шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын тэр дүрм журамд нь өөрчлөлтийг оруулсан байгаа. Энэ юу гэхээр тухайн хүний дансанд сар болгонд одоо жишээ нь 3 хүүхэд мөнгөнд өнгөөр хүүхдийн мөнгө орох бол 300 мянган төгрөгийн зарлагын гүйлгээг нь сэргийж байгаа гэсэн. Нэг хүүхэд бол 100 мянгаар ч гэдэг юм уу. Тухайн одоо хүүхэд улсаас орж ирж байгаа мөнгөнд тэтгэмжтэй холбоотой мөнгөнд өнгөөр зарлагын гүйлгээг нь сэргээсэн гэж ойлгож байна. Тэгэхээр хүүхдийн мөнгө битүүмжлэгдэхгүй байх. Бусад одоо нийгмийн халамжаас хүртэж байгаа одоо нийгмийн халамжийн мөнгөнд өнгүүд бол битүүмжлэгдэхгүй байх нөхцөл байдал үүссэн гэж ойлгож байна.